За ингээд хавхантай сайхан шин загварын Монгол гэрийг хэлцэл яа ингээд дэшегээ онгоочдөг тавгантай гэр. За ингээд тавгантай энэ тийм сайхан бүрээс нал одоо сүүлийн нано технологийн бүрээстэй вакуум хаалгатай ингээ хийгдэж байгаа. За энэ ханы каркасаар л хийж байгаа. Энэ ханы каркасыг бол одоо хаанаж хаалгацсан гаргаад одоо хийх боломжтойгоор энд одоо энэ ханы хэрэгсийг авч байгаад энд бол одоо нэмэлт цанхууд гаргаж болно. Угсраагаар хийж болно. За тэгээд энэ ханы маталт бол одоо энэс юм л бас бусдын хэрүүдээс бол онцлогтой шинэ патентын гэрчлэгээтэй учир нь юу гэвэл энэ одоо ингээд хооронд нэг холбож ингэж холбоосоор боож өгсөн ба энүүгээр нь салгаад бол энэ гэрийг бол аваад нүүж хаач одоо нүүгээд авчулж явж барьж болох боломжтой. За тэгээд гэрийн энэ гэр бол одоо хамгийн дээд нь 25-ын диаметртайгаар хийж ирсэн 3 давхар барилгын хэмжээтэй. Ер нь бас тэрнээс томоор бас хийж болох боломжтой байгаа. Энэ одоо дотор орж ирсэн энэ гэрийн бүхэл 6-гийн диаметртай буюу одоо их 5 хамтай гэрийн хэмжээтэйгээр хийгдсэн байгаа. Их 5 хамтай гэрийн хэмжээтэй. За тэгэхээр энэ хан бакетын шал сайхан зутгаж шалны халаалт хийж өгөхөд энэ бол одоо шалны халаалтыг хийгээд өчгөр сайхан дулаахан. Тэгээд иймэр бол салхи шуурганд бол одоо хөдлөхгүй одоо 5 дахь үйл сайхан хангасан ийм тохилог сайхан монгол гэр. Энэ гэрт болонгод бол тоон болонгууд там бол одоо бид бол тооныг бол ингэж онгоодог. Дээшиг одоо ингэ юм салхивчлан ингэж онгооно. Дээшиг ингэж хүчтэй онгооно. Мөн одоо эндээсээ бол одоо сайхан ингэж хийж хөрвөл одоо гэрт дотор сарвалхан гэгээ сайтай, гэрэлгээ сайтай. За тэгэхэд ингэ таныхаа тооноо тойруулаад цагаан гэрлүү заагаад өчгөр гэрэлтүүлэг маш сайтай. Энэ хийц бүтээцийн хувьд бол баг нь бол ашиглаад байх шаардлага байхгүй. Тань гэрт бол энэ багны хүүхээр юм бүтээцийн хувьд бол ийм сайхан бүтээцтэй. Тийм гэр байгаа. Тэгээд өнгөний хувьд бол одоо бас олон сонголттойгоор хийлгэж байгаа. Сүүлийн орчин сүүлийн үед бол ер нь бол одоо улаан тийм хундан нарны өнгөтэй байхаас алдар энэ модных өнгөөр өөрөөлөл одоо тэнд модных өнгөөр тэр сандал шиг одоо лактад хийгдэж байна. Эсвэл хэлмгүй одоо бас ийм өнгөтэй одоо бас нэг гүн болгоод ингээд хөгжүүлж байна. За тэгээд энэ модных өнгөөр юм модны холцсны өнгөтэй буюу одоо энийг айгүй хөнгөнөөс юм жоохон өндрүүлээд тийм одоо мебелийн тавилгын өнгөтэй шул хийлгэж ин зарим нь болохоор бол ингээд захиалгын дагуу бол одоо ингээд л бас хийж байгаа маа. Тэгээд ер нь энэ сүүлийн үед бас манай бодож байгаа бодог маань болох юм бол энэ модны ширхгийг их нь харуулж өгдөг. Одоо яг нэг дээрээс энэ модны ширхэг одоо энэ тэнднээс нь хааны газар одоо модны дуур яар харагдах юм бол тэр юм бүгд ингээд сайхан. Яг л тэр одоо модныхоо ширхгийг харуулж яг тэр эко өнгө модны судал энэ бүхнийг л харуулсан. Ийм сайхан бодгаар бас бодож хүний эрүүл одоо эко сууц гэж ярьдаг. Тэгээд энэ талаас нь бол бодолцож юм бас энэ одоо гоо зүй талаас нь юм уу? Одоо энэ байгалийн өнгөний үлсэдээ чинь алдагдуулахгүй. Тэгээд мөн нөгөө талаар Монгол гэрийнхэн бас хэв загварыг бас хадгалсан одоо ийм Монгол гэрийг бас ийм гэр бол хийснээр юм бол жуулчны баазууд маань олон дахин буулгаад авах шаардлагагүй төв сөөрөн газарт байгаа хүмүүс бол бас энэ гэрээ бол нэг ингээл барьчих юм бол энэ гэр маань бол ингээл сайхан одоо нэг олон арчилгаа нэг шаардаад байх байхгүй юм байгаа. Тэгээд та бүхэн бас ингэ дээрж энэ гэрийг маань сонирхож бас ингэж мэл 9991 9391 гэсэн утсаар холбогдож 99 95 95 42 42 гэсэн утсаар холбогдороо гэж бас ингэж хэсэг байна.